Зөвштэй парламент телевизийн дэлхийн тойм хөтөлбөр эхэлж байна. Та бүхэндээ дэлхийн тойм хөтөлбөрөөр өнгөрч байгаа тухайн 7 хоногт олон улсад болсон онцлог үйл явдлаас тоймлон танилцуулдаг. За энэ 7 хоногийн хамгийн онцлог 3 үндсэн ийм үйл явдлуудыг өнөөдрийн тойм хөтөлбөрөөр сонгоо авсан байна. За эхнийх нь бол Францын улс төр дүүсээд байгаа улс төрийн маш гүнзгий хямралын талаар энэ 7 хоногт болсон үйл явдлуудыг өргөх гэж байна. За тэгэхээр 7 хоногийн эхээр Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон түүний тэргүүлсэд байна. Ерөнхийлөгчийн ажлын албаны зүгээс тус улсын шинэ засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг бол танилцуулсан. За түүний томилсон ерөнхий сайдаар томилсон Себастьян Лекорнюгийн тэргүүлсэн шинэ засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг ерөнхийлөгчийн ажлын албанаас бол танилцуулсан байна. За өмнөх ерөнхий сайд Франсуа Баярууг парламент огцруулсны дараагаар ерөнхийлөгч Эммануэль Макрон шинэ ерөнхий сайдаар Себастьян Лекорнюг томилсноос сар орчмын дараагаар инхүү тус улсын шинэ засгийн газрын газар бол бүрэлдсэн. За ингээд Лекорнюгийн тэргүүлсэн шинэ засгийн газрын батлан хамгаалахын сайдаар 2017-оос 2024 онд эдийн засгийн сайдаар ажиллаж байсан Брюно Le Maire томилогдсон. За мөн Эммануэль Макроныг тууштай дэмжигч Ролан Лекюр сангийн сайдаар бол томилогдсон. За тэгээ мөн гадаад хэргийн сайд Жан Ноэль Баро, дотоод хэргийн сайд Брюно Ретайо, хууль зүйн сайд Жеральд Дарманен, соёлын сайд Рачита Дати зэрэг бусад сайд нар бол өмнөх албан тушаалаа бол хэвээр нь хадгалж үлдсэн гээд нийтдээ 18 хүнийг бол ерөнхийлөгчийн ажлын албанаас зарласан. За бусад томилгоо дараагийн шатанд танилцуулнаа гэж бол мэдгдсэн байгаа. За гисэн хэдийч маргааш нь бол шал өөр нөхцөл байдал огцом эсрэгээр иргэсэн байгаа. Юу болсон бэ гэхээр шинэ ерөнхий сайд Себастьян Лекорню ерөөсөө энэ өөрийн тэргүүлсэн шинэ засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг танилцуулснаас ердөө хэдхэн цагийн дараагаар огцорсон. За Лекорню огцрох өргөдлөө Эммануэль Макронд бол өгсөн ерөнхийлөгч өргөдлийг нь хүлээж авсан талаар Элисийн ордны эвлэлийн албанаас бол мэдээлсэн. За Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Себастьян Лекорнюг ерөнхий сайдаар томилсноос 26 хоногийн дараагаар тэрээр бол огцорсон байгаа. За эрх баригч намын холбоотнууд болон сөрөг хүчнийхэн засгийн газрыг нь унгана гэж сүрдүүлсний дараагаар тэрээр өөрийн өсөлтөөр огцрох өргөдлөө өгсөн юм а. За огцрох өргөдлөө өгснийхэн дараагаар Лекорню энэ 7 хоногийн мягмар лавг пүрүү гаригуудад бол улс орны доктортой байдлыг хангах төлөвлөгөөг боловсруулах ийм үүрэг даалгаврыг бол хүсэлтийг бол ерөнхийлөгч Эммануэль Макроноос хүлээн авсан байгаа. За үүндээ бол тэрээр бүхэл улс төрийн намуудын удирдлагуудтай за мөн парламент судалтай гишүүдтэй бол парламентын гишүүдтэй бол хэлэлцээ явуулсан. За үндсэндээ энэ асуудал бол ер нь энэ гүнзгий хамралд ороод байгаа дотоодын улс төрийг хэрхэн цаашид шийдэх вэ гэсэн ийм асуудлыг л ярилцсан ба. Өөрөөр хэлэх юм бол нэгэнт болохгүй байгаа учраас дахин ээлжид бус парламентын сонгуулийг явуулах үгүй юу гэдэг дээр парламентын гишүүдтэй бол санал солилцсон юм а. За яагаад Францын энэ улс төр ийм сүүлийн Эммануэль Макроны томилсон 5 дахь сүүлийн 2 жилийн дотор 5 дахь ерөнхий сайдны их ажлаасаа огцорч ерөөсөө засгийн газар бол ингэж доктортой ажиллаж чадахгүй байгаа ийм нөхцөл байдал үүсээд байгаа бай. Тэгэхээр энэ нь 2022 онд ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Эммануэль Макроны энэ 2 дахь бүрэн эрхийн хугацаанд бол цөөхөн засгийн газрууд байгуулагдаад байгаа учраас буюу парламентод эрх баригч нам олгохын судалт авч чадаагүй болмоос бол үүссэн байгаа. За парламентод аль нэг нам улс төрийн хүч олох болж чадаагүйгээс хойш Францын улс төрд бол докторгүй байдал үүссэн. За тэрээр өнгөрсөн жил 2024 онд парламентын ээлж бус сонгуулийг зарлан явуулсан боловч улс төрийн хямрал парламентын хаваагдлыг улам гүнзгийрүүлэх юм эхлэл болсон гэж бол ажиглагчид үзэж байгаа юм аа. За тэгээд түрүү хэлсэнчлэн Макроны хүсэлтийн дагуу Лекорню бол бүх улс төрийн намуудтай бол яриа хэлцээ явуулсан байна. За үүний дараагаар Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон тус улсын дараагийн шинэ ерөнхий сайдыг 48 цагийн дотор томилно гэж 5 гаруйн үдэш бол түүний ажлын албаны зүгээс бол мэдгдсэн. Өөрөөр хэлбэл энэ 7 хоногт багтаан тэрээр шинэ ерөнхий сайдыг нэрлэн томилохоор болсноо бол мэдгдсэн байгаа. За Лекорню бол энэ докторт бус байдлыг улс төрийн хямралыг намжаахын тулд намуудтай зөвлөлдсөн. За ингээд Элисийн ордноос хийсэн мэдээлэлд бол
Улс төрийн намуудын парламентод судалтай гишүүд парламентыг тараахыг бол энэ Себастьян Лекорнютой хийсэн энэ уулзалт яриа хэлцээний үеэр бол эсэргүүцсэн байгаа. За ингээд дотоодын улс төрийн тогтвортой байдлыг бол хангах боломж бол байгаа. За үүний тулд энэ ондоо багтааж төсвийн тухай хуулиа батлах одоо юм ёстой гэдгийг бол Лекорню Макронд хэлснийг иш татан мэдэгдсэн байгаа юм аа. За улс төрийн намуудад зөвшөөрсөн Себастьян Лекорнюд ерөнхийлөгч Макрон талархал илэрхийлсэн. За харин өнгөрсөн 2 жилийн хугацаанд томилогдсон 5 дахь ерөнхий сайд огцорсон ерөнхий сайд Себастьян Лекорню хэлэхдээ бол бусад намуудтай хамтран шинэ засгийн газрыг байгуулах яриа хэлцэл явуулахад хамгийн том сайд дотгор болж байсан нэг зүйл бол байсан. Энэ бол ерөнхийлөгч Макроны одоо тэтгэврийн реформ, тэтгэврийн шинжилэл хийх энэ бодлого нь байсан гэдгийг бол тэрээр онцолсон байгаа. За мөн Лекорню өөр нэгэн зүйлийг бол хэлсэн. Энэ нь 26 оны улсын төсвийн тухай хуулийг бол одоо энэ ондоо багтаан 12 сарын 31-ээс өмнө багтаан батлах ёстой. Тэгж чадвал одоо заавал ээлжид бус парламентын сонгуулийг явуулахгүйгээр одоо дараагийн шинэ засгийн газрыг байгуулад одоо яг парламентын сонгуул явагдах хүртэл ингээд улс төр одоо төр засгийн үйл ажиллагааг цааш хөрвүүлэх явуулах боломжтой гэсэн ийм байр суурийг илэрхийлсэн. За тэгээд тэрээр 26 оны улсын төсвийн тухай хуулийн төслийг эрэх даваа гарагт бэлэн болгож өргөн барих болно гэсэн одоо ийм мэдээллийг хийгээд байгаа юм аа. За ингээд үндсэндээ энэ 7 хоногт одоо та бүхнийг энэ тойм хөтөлбөрийг үзэж байх үеэр эсвэл одоо энэ амралтын өдрүүдээр Эммануэл Макрон шинэ ерөнхий сайдыг зарлан томилохоор болоод байгаа юм аа. За дэлхийн тойм хөтөлбөрийн дараагийн одоо та бүхэндээ өргөх онцлог сэдэв бол үйл явдал бол энэ 7 хоногт Израиль Хамасын хооронд одоо гал зогсоох эхний шатны за Америк нэгдсэн улсын одоо зүгээс санал болгосон төлөвлөгөөний эхний үе шатыг одоо хоёр тал зөвшөөрсөн. За одоо энэ 2 жил үргэлжилж байгаа энэ дайныг одоо өндөрлүүлэхэд хамгийн одоо энэ бодиттой үйл явдал болсныг бол бид онцолж байна. За тэгэхээр Израиль Хамасын төлөөлөгч нар энэ 7 хоногийн даваа гарагт Египтийн нийслэл Каир хотноо одоо шууд бус уулзалтыг зохион явуулсан. За ингэхдээ Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын дайныг зогсоох энхийн төлөвлөгөө болон Газын зурвас дахь одоо барьцааны хүмүүсийг чөлөөлөх боломжит энэ тохиролцооны асуудлыг бол хэлэлцснэ гэдгийг Египт улсын албаныхны зүгээс тухайн үед бол мэдэгдэжсэн байна. За харин өнгөрсөн 7 хоногт Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Газын зурвас дахь дайныг зогсоох 20 зүйлтэй юм төлөвлөгөөгөө бол танилцуулж байсан. За үүнийг нь бол одоо Хамас бүлэглэлийн зүгээс Трампын уг төлөвлөгөөг хэсэгчилсэн байдлаар бол одоо хүлээн зөвшөөрч хүлээн авч байгаагаа өнгөрсөн 7 хоногийн баасан гаргийн олоороо мэдэгдсэн юм аа. За тэгээд энэ талаар бол Трамп энэ өнгөрсөн 7 хоногийн сүүлээр за мөн 7 хоногч гэсэн одоо мэдэгдэжсэн. За тэгээд энэ төлөвлөгөөнд одоо талууд төлөвлөгөөг бол хүлээн авна гэдэгт итгэлтэй байна гэсэн өөрийнхөө байр суурийг бол одоо илэрхийлж байсан юм аа. За тэгвэл талуудын одоо энэхүү яриа хэлэлцээ зуучлагч талуудын бас оролцоотойгоор бүхэл талуудын оролцоотойгоор ингээд үргэлжлэн энэ 7 хоногийн турш явагдаж байгаад за 7 хоногийн одоо дундуур бол хоёр тал Америк нэгдсэн улсын зүгээс Трампын зүгээс санал болгосон энэхүү энхийн төлөвлөгөөний эхний үе шатыг нь бол одоо хүлээж авсан, хүлээн зөвшөөрсөн, хэрэгжүүлэхээр тохиролцсон гэдэг энэ мэдээлэл бол одоо ил болсон. За үүнийг бол Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн байгаа. Тэрээр Израиль болон Хамасын талуудыг Газын зурвас дахь дайныг төр зогсоож барьцаанд байгаа хүмүүс хориглоодыг судлах тухай энэ Америк нэгдсэн улсын санал болгосон энхийн төлөвлөгөөний эхний үе шатыг хүлээн зөвшөөрч хэрэгжүүлж эхлэхээр тохиролцсон гэдгийг лав гарагт мэдэгдсэн. За тэгээд яг одоо энэ хүү төлөвлөгөөний эхний үе шатыг хүлээн зөвшөөрснөөр юу болж байгаа вэ гэхээр Хамасын тал зүгээс одоо амьд байгаа барьцааны бүх хүнийг бол тун удахгүй суллана. Харин Израилийн талаас бат бөх мөнхийн их тайвныг тогтоохын төлөөх эхний алхам буюу Газын зурвасаас одоо тохиролцсон шугам хүртэл цэргээ татах болно гэсэн ийм мэдээллийг бол Трамп хийсэн байна. За талууд энхийн төлөвлөгөөний эхний шатны бүхэл зүйл заалт буюу Израилийн бүх барьцааны хүн болон Палестины олон тооны хориглоодыг суллаж солилцох. За хүмүүлийн тусламжийн одоо ачааг Газын зурвас цаадгүй нэвтрүүлж эхлэх ийм тохиролцоонд бол үндсэндээ хүрснийг мөн зуучлагч Катар улсын зүгээс бол мэдэгдсэн. За тэгээд их сурвалжуудын одоо мэдээснээр бол Израилийн арим Газын зурвасын ихэнх хэсгээс цэргээ гаргах бол Хамас бүлэглэл өдгөө амьд байгаа барьцааны 20 хүнийг
одоо бүгдийг нь бол суллан. За ингэхдээ нэг бол энэ амралтын өдрүүдэд үгүй бол эх 7 хоногийн даваа мягмар гаригуудад эх 7 хоногийн ихээр бол үндсэндээ суллан гэсэн юм мэдээллүүдийг бол өгсөн юм аа. За Трамп ч гэсэн одоо мөн пүрэв баасан гаригуудад хийсэн одоо мэдээлэлтэй барьцааны хүмүүсийг амьд байгаа хүмүүсийг эх 7 хоногийн даваа гарагт за бүр хол юм ахад мягмар гарагт бол бүгдийг нь суллана гэж одоо мэдэгдсэн байгаа. За тэгээд энэ одоо түүхэн тохиролцоонд бол хүрлээ хэмээн Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп нар бол мэдэгдсэн. За мөн биедээ бол талархал илэрхийлсэн. За Трампын зүгээс мөн одоо энэ томоохон зөвшөлтсөлд хүрсэн, тохиролцоонд хүрсэн одоо бүх талуудад бол талархаж байгаагаа илэрхийлсэн байгаа. Үүндээ бол тэрээр дайтагч сургалдагч талуудаас гадна мөн зуучлагчтай улс орнууд, за ойрхон орнуудын одоо улс орнууд Катар, Сауди Араб, Египет, Араби орнууд, за тэгээ мөн Индонезийг бас тэрээр бас дурдж байсан байгаа. За тэгээд Хамас бүлэглэлийн зүгээс ч гэсэн мөн тохиролцоонд хүрснийг пүрэв гарагт бол өөрсдөө батлан мэдэгдсэн. За тус бүлэглэлийн зүгээс Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч болон баталгаа гаргаа өгч байгаа улс орнуудад хандан Израиль улсын гал зогсох тохиролцооны энэ бүрэн хэрэгжилтийг бол хангаж өгөхийг бол мөн энэ үеэрээ уриалсан юм а. За мөн дээрэс нь барьцааны одоо амьд байгаа барьцааны 21 Израиль харагдаж байгаа 2000 орчим Палестины хориглолуудаар солилцсон гэдгийг Хамасын зүгээс бол одоо мэдэгдсэн. За ингээд Трамп бол мөн Газын зурвас дахь инх тайвныг хадгалах тал дээр Америк нэгдсэн улс оролцсон гэдгийг мэдэгдсэн. За харин түүнийг ойрын үед ойрхон орнуудын бүс нутагт ажиллах төлөвлөгөөтэй байгаа талаар мөн цагаан ордноос бол мэдэгдсэн юм аа. За энэхүү Хамасын дан ихснээс хойш 2 жилийн дараагаар талууд дайныг зогсоох ихний одоо юм бодиттой тохиролцоонд бол хүрлээ. За энэ 7 хоногт мөн дан ихсний 2 жилийн бас энэ 2 жилээ бол давсан. За гэхдээ энд нэг асуудал бол байгаа. Энэ бол зөвхөн гал зогсоох эхний үе шатны ийм тохиролцоонд хүрсэн зүйл болохоос биш. Энэ Израиль Хамасын хоорондох дайн одоо өндөрлөж инхийн гэрээ байгуулагдсан гэсэн үг бол биш. Инхийн гэрээ байгуулагдаагүй. Өөрөөр хэлбэл техникийн хувьд бол дайн зогсоогүй байгаа. Гэхдээ энэ бол дайныг зогсоох эхний алхам юм а гэдгийг бол бас ойлгох хэрэгтэй гэдгийг ажиглагч нарын зүгээс бол хэлж байгаа. За тэгээд энэ одоо сайн мэдээ гарсны дараагаар бол одоо Израилийн талдч тэр одоо Газын зурвасч гэсэн одоо бүх хүмүүс баярлаж хүлээж авцгааж байгаа. Мөн одоо оролцогч талууд, за мөн бусад талуудын зүгээс буюу одоо Турк, нэгдсэн улсны байгууллага, за Оросын холбооны улс ч гэдэг юм уу. Ийм одоо томоохон их гүрнүүдийн зүгээс мөн Газын зурвас дахь дайны дараах одоо энэ сэргээн босголт бүтээн байгуулалтын энэ үйл ажилд бол одоо бас бид гар бие оролцоход бол бэлэн байна гэсэн ийм өөрсдийн байр суурийг бол бас тал талаас бол илэрхийлж эхлээд байна. За ингээд ямар тач энэ бол энэ хоёр дайны одоо 2 жилийн босгон дээр болж байгаа хамгийн одоо ийм томоохон бас ийм бодиттой үйл явдал болж байна. Үүний өмнө бол мэдээж гал зогсоох тохиролцоонд хэд удаа хурж байсан ч талууд одоо хэлсэн амлалтаа бол биелүүлэлгүй эргээд дайн эхэлж байсан. За энэ удаад бол энийг бол нэлээд бодиттой зүйл болж байна гэдгийг бол мөн одоо их сурвалжууд, олон улсын хэвлэлүүд ажиллагч нар бол хэлж байна. Гэхдээ дайн дуусаагүй байгаа гэдгийг бол сануулад байгаа юм а. За ингээд дэлхийн тайм хөтөлбөрийн одоо сүүлийн энэ дугаарын сүүлийн онцолж байгаа сэдэв бол энэ 7 хоног Нобелийн 7 хоног эхэлсэн байна. Нобелийн 7 хоног гэдэг бол одоо жил бүрийн 10 дугаар сард тухайн жилийн Нобелийн шагналтнуудыг одоо тодруулан танилцуулдаг энэ 7 хоногийг бол хэлдэг. За тэгээд даваа гарагаас эхлээд энэ жилийн 2025 оны Нобелийн одоо салбарын шагналтнуудыг танилцуулж эхлэдэг байгаа юм а. За тэгэхээр Шведийн нийслэл Стокгольм хотноо Нобелийн хорооны зүгээс даваа гарагаас эхлэн шагналтнуудыг бол танилцуулсан. За даваа гарагт бол уламжлалын дагуу 2025 оны физиологи анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнуудыг танилцуулсан байна. За энэ жил тус салбарын шагналыг 3 эрдэмтэд хүртсэн. Японы эрдэмтэн 74 настай Шимон Сакагучи, Америкийн эрдэмтэн 64 настай Мэри Бранко, за 64 настай Фред Рамстел нарт олохоор болсон байгаа. Эдгээр эрдэмтдэд хүний биеийн өөрийн эрүүл эд эс рүү дайрахаас сэргийлдэг одоо дархлааны тогтолцооны механизмыг нээснийхэн төлөө тэдэнд Нобелийн шагналыг олохоор болсон гэдгийг танилцуулсан байгаа. За тодруулах юм бол хүний биеийн дархлааны тогтолцоог хамгаалагч Т эсүүдийн үйл ажиллагаа шин чанарыг тодорхойлж улмаар судалгааны шин чиглэлийн суурийг тавьсан учраас тэдэнд анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг олохоор шийдвэрлсэн талаар танилцуулсан юм а. За тэгвэл мягмар гарагт
физикийн салбарын Нобелийн шагналтууд тодорсон. За энэ оны физикийн салбарын Нобелийн шагналыг квантын тооцооллын чиглэлээр анх дахь судалгаануудыг хийсэн Их Британий эрдэмтэн Джон Кларк, Америкийн эрдэмтэн Джон Мартинес, Францын эрдэмтэн Мишель Девари нарт олохоор боллоо. Тэднийг нүдэнд үл үзэгдэх квант механикийн хонгил болон цахилгаан хэлхээнд дэх энергийн квантлалын туршилтуудаараа 1980-ад онд бол эдгээрийг бол батлан нээснийхэн төлөө энэ оны физикийн салбарын Нобелийн шагналыг хүртээхээр болсныг Нобелийн орооноос танилцуулсан байгаа. За тэдний амжилтыг цахилгаан хэлгээнд макроскоп төвшний квантын хонгил болон энергийн квантлалыг нээсэн гэж тодорхойлсон. За ингээд өнөөдөр хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон гар утас, камер, шилэн кабель зэрэг ихэнх электрон төхөөрөмжүүд нь квант механикийн дээрх зарчимд тулгуурладаг. Тэдний нээлт нь орчин үеийн хүчирхэг квант компьютерийг бүтээх үндэс болсон гэдгийг бол одоо энэхүү онцолсон юм аа. За тэгвэл 5 гарагт 2025 оны химийн салбарын Нобелийн шагналтнуудыг бол тодруулсан. За металл органикийн шин нэгдлүүдийг үүсгэснийхэн төлөө Японы химч Kitagawa Susumu, Америкийн химч Ричард Робсон, Амар Яги нарт энэ оны химийн салбарын Нобелийн шагналыг олгохоор болсныг одоо танилцуулсан ба. За Нобелийн орооны хэвлэлийн мэдээнд эдгээр эрдэмтдийн одоо хий болон бусад химийн бодис нэвтрэх боломжтой том зай завсар бүхий молекулын бүтцийг үүсгэсэн нээлтийн ачаар одоо цөлийн агаараас усны уурыг шингээх, нүүрс зөрөгчийн давхар эслийг ялгаж авах, хорт хийх, хадгалах, мөн химийн урвалын катализатор болгон ашиглах зэрэг практик хэрэглээнд ашиглах юм боломж бүрдсэн гэдгийг бол онцлон танилцуулсан байгаа. За энэ одоо нээлтүүд дээр эдгээр эрдэмтэд тусдаа ажиллаж байсан бол 1989 оноос эхлэн судалгаануудаа нэгтгэсэн байдаг юм байна. За тэгээд тэд доктортой металл органик бүтцийг бий болгох бол энэ аргыг хөгжүүлснээрээ одоо уг шагналыг бол хүртгэр болсон. За өдгөө 88 настай Америк эрдэмтэн Ричард Робсон Австралийн Мельбурний их сургуульд, 74 настай Susumu Kitagawa Японы Киотогийн их сургуульд, 60 настай Амар Яги Америк нэгдсэн улсын Беркли, Калифорни их сургуульд харьяалагддаг ийм нэлээд одоо ахмад эрдэмтд юм байна. За ингээд одоо Нобелийн шагналыг хүртсэн эрдэмтд бол тухайн салбар бүрт олгодог 11 сая швед крон буюу 1.2 сая ам доллартай тэнцэх энэ мөнгөн шагналыг бол тэнцэн хувааж бол авдаг байгаа. За тэгвэл дараагийн шагналтан пүрэв гарагт тодорсон байгаа. Энэ бол Нобелийн утга зохиолын салбарын шагналтан байгаа юм. За энэ жилийн шагналыг Унгарийн зохиолч László Krásznahorkai хүртэхээр болоод байна. За түүнийг сүрлийн ертөнцийн дэх айдас дунд урлагийн хүчийг дахин нотолж сэтгэл хөдлөхөм маш хүчтэй алсын хараатай уран бүтээлүүд төрөвснийхэн төлөө энэ шагналыг хүртэж байна гэж Нобелийн орооноос мэдгдсэн. За мөн Нобелийн орооноос László Krásznahorkai бол Төв Европын уламжлалт туйлсын зохиолчдын нэгэн адилаар ийм одоо абсурд хэв маягтай за мөн одоо урд өмнө огт байдаггүй ийм хэв маягаар бол зохиолоо бичдэг ийм зохиолч. Гэхдээ түүний зохиолуудад бол одоо маш гүн гүнзгий тунгаан бодох за нарийн мэдрэмжтэй юм өнгө аясууд шингэдгээрээ онцлог юм хэмээн бас тайлбарласан байна. За энэ зохиолчийн тухайд гэвэл 1954 онд Унгарийн зүүн өмнөд нутагт одоо Румыны хэлний ойролцоог Гюла эмх жижиг хотод төрж өссөн юм байна. За тэрээр 1985 онд Satan Tango нэртэй ийм бүтээлээ эвлүүлснийхээ дараагаар бол одоо нэлээд олон танигдж алдарсан ийм зохиолч байгаа. За Унгарийн кино найруулагч Béla Tarr-ын одоо та хамт бол нэлээд хэдэн зохиолоо бас кино уран бүтээл болгож байсан ийм алдартай зохиолч. Тэрээр 2015 онд одоо Booker олон улсын шагнал бол хүртэж байсан. За Krásznahorkai нь 2002 онд мөн утга зохиолын салбарын Нобелийн шагнал хүртсэн. Унгарийн зохиолч агсан Имре Кертешийн дараа энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж байгаа. Унгар улсаас гаралтай одоо Унгарийн 2 дахь зохиолч болж байна. За ингээд пүрэв гараг хүртэл одоо энэхүү 4 салбарын Нобелийн энэ оны шагналтнууд бол тодорсон. За харин яг одоо үзэгч та бүхэн энэ дэлхийн тойм хөтөлбөрийг хүлээн авч байгаа, үзэж байгаа энэ мөчид энэ оны Нобелийн эдийн засгийн салбарын инх тайвны одоо Нобелийн шагналтанд тодорхойлно. За инх тайвны Нобелийн шагналтныг бол Нобелийн одоо Осло дахь Нобелийн инх тайвны орооноос тодруулдаг. Харин даваа гарагт
эрэх даваа гарагт Нобелийн эдийн засгийн салбарын шагналтыг бол тодруулах болно. За харин Нобелийн шагналыг гардуулах ёслолын арга хэмжээ энэ шагналыг санаачлагч Альфред Нобелийн нас барсан өдөр буюу 12 дугаар сарын 10-ны өдөр Шведийн нийслэл Стокгольм хотноо зохион байгуулагдах болно. За харин Нобелийн энх тайвны шагналд одоо шагналыг Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампд одоо бас олох үгүй гэдэг бас ийм асуудлын 7 хоногт нэлээд яригдсан байгаа. За тэгээд дараагийн дэлхийн таймаар та бүхэндээ үлцэн шагналыг танилцуулъя. Өнөөдрийн тайм хөтөлбөр өндөрлж байна. Анхаарлаа татсан баярлалаа.